Оройн төргийн үзэгчдээ 17 цагийн сэтгүүлчийн цаг хөтөлбөр эхэлж байна. Студид сэтгүүлч Дулам ажиллаж байна. Тэгэхээр бид хөтөлбөрийн эхэнд үзэгч та бүхэндээ бас гэр хорооллыг шинжлэх ажлын хүрээнд хийгдэж байгаа төслийн талаар танилцуулах гэж байна. Тэгэхээр энэ хүрээнд бол гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн зохицуулагч Авир мэдээг урьж оролцуулаад байгаа юм а. Танд оройн мэдээг хүргэе. За оройн мэд хүргэе. За тэгэхээр гэр хороолол руу чиглэсэн ер нь маш олон төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Тэгэхээр гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл хөтөлбөрийн талаар бас хэрэгжиж эхлэх болсон шалтгаан тийм ээ. Ерөнхийдөө энэ төслийн талаар танилцуулахгүй юу? За тэгэхээр ер нь бол өнөөдөр Улаанбаатар хотод бол 220 мянган өрх гэр хороололд амьдарч байна. 220 мянган одоо журлан байна. Дээрээс нь одоо агаарын бохирдол, хөрсний бохирдол гэдэг асуудал бол өнөөдөр бидний амьдралын хамгийн тулгымцсан асуудал болж байна. Тэгэхээр энэ хүрээнд одоо гэр хорооллыг хөгжүүлэх, дахин одоо шинжилэн зохион байгуулах гэсэн энэ бодлогын хүрээнд бол манай төсөл бол хэрэгжиж эхэлж байгаа. Тэгэхээр гэр хороолол гэдэг бол өнөөдөр гол тулгымцсан асуудал шийдвэрлэх гарц нь юу байна вэ? Тэгэхээр урт хугацаанд бол бид нар агаарын бохирдлыг жишээ нь гэр хороолол шийдэхэд бол зайлшгүй одоо дэд бүтцийн ажлыг татах шаардлагатай болж байгаа. Тэгэхээр инженерийн дэд бүтц буюу одоо бидний манай төслийн гол одоо хийх ажил бол инженерийн дэд бүтцийг гэр хороололд тодорхой одоо гаа талбайд хэсэгчлсэн ерөнхий төлөвлөгөө хийгээд одоо бид нар эхэлж байна. Жишээ нь бид нар одоо төслийн 1-р үе шатанд бол Баян хөшөө сэлэв дэд төв. За Баян хөшөө дэд төв маань бол Сонгон хайрхан дүүргийн 5 хорооны нутаг дэвсгэрт нийтдээ 165 газарт бид нар хэсэгчлсэн ерөнхий төлөвлөлтийг хийгээд инженерийн дэд бүтцийн ажлыг бол эхлүүлсэн байна. За эхний ээлжинд бид нар бол ариутгах татвар гэж одоо ярьдаг нөгөө бохирын төв коллектор шугамтай холбогдох 6.7 км-ийн ажлыг хийж дуусгаад байна. За одоогоор бид нар бас Баян хөшөө дэд төв дээр бол 1000 м3-ийн усан сангийн ажил, за мөн одоо 2.7 км-ийн далангийн ажил. Дээрээс нь Баян хөшөө дэд төвийг бол бид нар төлөвсөн дулаанд холбохоор юм шийд гарсан байгаа. За энэ одоо энэтэй уялдаад өргөтгөлийн шин шугамын ажил ба 2 ажил байгаа. Энэ ажлууд бол бүгд одоо эхэлчихсэн явж байна. Тэгэхээр инженерийн дэд бүтцийг бас татахын хажуугаар бид нар гэр хороололд өнөөдөр яг тулгамдаад байгаа бас дараагийн асуудал бол одоо иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, ажлын байрыг одоо сайжруулах ийм одоо зорилгын хүрээнд бид нар 240 хүүхдийн цэцэрлэг, дээрээс нь одоо бизнес инкубатор төв гэдгийг бол барьж байгуулад эхлээд явж байна. Тэгэхээр ажлын байрыг одоо нэмэгдүүлэхэд гол одоо чухал зүйл нь мэдээж иргэдийн одоо орлогыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дахин одоо иргэдийг одоо дахиж сургаж тийм ээ. Ялангуяа гэр хорооллын иргэд маань бол ажилгүйдлийн түвшин өндөр байдаг. Тэгэхээр бизнес инкубатор төвөр бол бид нар гарааны болон одоо бизнес эрхэлж байгаа иргэдийг дээрээс нь дахиж одоо сургалтанд хамрагдаад ажлын байраар хангах тийм иргэдүүдээр бол хангах бололцоотой болж байгаа. Сэлэв дэд төв маань бол бас Сүхбаатар дүүргийн 14 дугаар хороо, Шингэлтэй дүүргийн 18, 14 дугаар хороо нийт 156 гадар бол бид нар дахин төлөвлөлтийн бол хэсэгчлсэн төлөвлөлт бас хийгээд эхлүүлж байна. Тэгэхээр энэ хүрээнд бол бид нар бас сэлэв дэд төв дээр бол дулааны их үүсвэрийн хувьд бол бие даасан их үүсвэр буюу 26.6 мегаваттын дулааны станд. За мөн доторх одоо зам 6.7 км. Дээрээс нь бид нар бас энэ дэд төв доторх дулааны шугам, цэвэр усны шугам, бохир усны шугам гэдэг энэ бүх шугамуудын ажлуудыг энэ жилээс нь бид эхлүүлээд, за мөн усан сан, дээрээс нь үеийн далан бас баригдаж байгаа. Тэгэхээр үеийн далан буюу ер нь бол гэр хороололд бас давтагдж байгаа нэг зүйл бол ногоон байгууламж байгаа. Тэгээ бид нар яг өнөөдөр гэр хорооллын энэ хязгааргүй төлөлтийг зогсоохын тулд бид нар зайлшгүй орон сууцчлуулахын бодлого баримталж энэ хүрээнд бол дэд бүтцийн ажлыг нь бол эхлүүлээд энэ жил одоо эхэлсэн 2 дэд бүтцийн ажлууд маань эх жил одоо дуусаад эх жилхэд бид нар одоо орон сууцчлуулах энэ төлөвлөлтөд оруулаад явах юм боломжтой болж байгаа. Тэгэхээр Монгол улсын хэмжээнд, за нийслэлийн хэмжээнд бол тулгамдж байгаа хамгийн том асуудал бол агаарын бохирдлыг бууруулах зорилгоор за одоо гэр хороолол руу чиглэсэн маш олон төсөл хөтөлбөр ирж байна. Дахин төлөвлөлт, шинжилэлт гэдэг ингээд маш олон төсөл хөтөлбөр байгаа шүү дээ. Тэгэхээр одоо гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн тухайд бол бусад хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдээс ер нь юугаараа онцлог ялгаатай юм бэ? Тийм. Тэгэхээр мэдээж одоо гэр хорооллыг хөгжүүлэх бодлого бол одоо төр засгийн гол бодлого болчихж байна. Ялангуяа нийслэлийн засаг дарга Батбол даргын маань одоо гол одоо бодлого концепцнууд гэр хорооллыг хөгжүүлэх асуудал бол тулгымцсан асуудал болчихж байгаа. Тэгэхээр өмнөх яг үед бид нар гэр хорооллын дахин төлөлт гэдэг асуудлыг оруулж ирж ирсэн. Тэгэхээр гэр хорооллын дахин төлөлт бол зөв байлбал зөв зүйл байсан. Харин хэрэгжүүлэхдээ бид нар иргэн нөгөө барилга барьдаг байгууллага компанийн хооронд
асуудлыг орхисноосоо болоод иргэд тохирч байгууллагууд одоо дампуурсан ийм асуудал үүссэн. Тэгэхээр бид нар аливаа асуудлыг цогцоор нь шийдэхгүй бол зөвхөн одоо барилгажуулах ажлыг хүрээнд ярих юм бол энэ гэр хороолол нь хөгжихгүй юм байна. Тэгэхээр гэр хорооллыг бид нар яг ямар одоо бизнесийн, соёлын, эдийн засгийн төв болгож хөгжүүлэх вэ? Тэгэхээр бид нар нөгөө олон төв хот, нэг төв хотоос олон төвд хот. Дараагийн манай төслийн бас орж иж байгаа шалтгаан нь болохоор ерөөсөө бид нар өнөөдөр Улаанбаатар хотыг харахад бол их тойруу, бага тойрууга Сүхбаатарын талбайгаа тойроод их тайвны өргөн чөлөөгөөр л одоо ингээд чигшилтэд амьдрын шүү. Тэгэхээр бид нар тодорхой гэр хорооллын иргэдмэн заавал одоо төрийн үйлчлэгээ, соёлын үйлчлэгээ, бизнесийн үйлчлэгээ авахгүй заавал хотын төв рүү зорих биш. Тэнд яг өөрсдийнхөө одоо бизнесийн, соёлын төвийн үйлчлэгээ, төрийн үйлчлэгээ бүх үйлчлэгийг авчих тийм одоо дэд төвийг бид нар байгуулахад зорж байгаа. Тэгэхээр бидний гол зорилго бол эхний ээлжинд гэр хорооллын агаарын бохирдол, хөрсний бохирдол, дээрэс нь энэ төвлөрлийг саарамжуулж гэр хорооллын иргэдэд бид нар бүх төрийн бүх үйлчилгээ авах ийм боломжоор хангаж өгөх. Яг би бас өөрөө гэр хорооллод өссөн хүүхэд. Гэр хорооллын ялангуяа одоо сурагчид хүүхдүүд бол багасаа одоо юу гэдэг ус түлээ хаглах, одоо хүүтэнд одоо ус авах тийм ээ. Түлээ хаглах, нүүрс зөөх гэд маш олон ийм ажилд оролцдог. Тэгэхээр бид нар энэ орчныг илүү сайжруулад яг төвийн төвлөрсөн инженерийн дэд бүтцэнд хангаж өгөөд урт хугацаанд орон сууцчлуулах юм бол тэнд одоо сургалтын төвөнд барих юм бол тэр хүүхдүүд маань одоо нөгөө ус түлээ авдаг цагт зарцуулдаг цагаа хичээл номдоо шамдах энэ цаг болгож хувиргах тийм ээ. Тэгэхээр эргээд бидний гол концепц бодлого бол зөвхөн одоо манайхыг одоо дэд бүтцийн төсөл бол биш. Тэрнээс хажуугаар бид нар дэд гэр хорооллын барьж байгаа дэд төвийг яаж бизнесийн, соёлын, эдийн засгийн төв болгох вэ? Энэ дээр бид нар ямар төрийн үйлчлэгийг авчрах вэ? Ямар ажлын байрыг бий болгох вэ? Яаж орон сууцчлах вэ гэдэг ийм цогцоор нь бид нар энэ бодлогыг одоо авч явж байгаа. Тэргээрээ манай төсөл нэлээд онцлог төсөл болж байгаа. Та өөрөө дөнгөцөө хэлж штэ зөвхөн одоо дэд төвлөлтгөө ажлын байрч бий болгоно гэж байна, ногоон байгууламж гэж байна. Ингээд маш олон талын ач холбогдолтой гэж ярьж байна. Тэгэхээр нэг сонирхолтой санагдаж байгаа зүйл бол санхүүжилт ханаас хийж байгаа. Хичнээн төрний ерөн санхүүжилт хийж байгаа. Тэгээ ер нь бол манай төслийн 3 үе шаттай. Нийтдээ манай төслийн хүрээнд бол 6 дэд төвийг гэр хороололт бий болгоно. Өөрөөр хэлбэл инженерийн дэд бүтц, тэрийг дагсан нийгмийн дэд бүтц гэж бид нар ярьдаг цэцэрлэг, бизнес инкубатор төв, спорт комплекс ч юм уу тийм. Яг ийм зүйл бол гэр хороолт байхгүй байгаа. Тэгэхээр 3 шатны санхүүжилт нийтдээ 320 сая доллараар. За энэ санхүүжилтийн одоо 80% нь бол Азийн хөгжлийн банк. За үлцэн хувь нь бол нийслэл. Азийн хөгжлийн банк нь бас Европын хөрөнгө оруулалттай хамтарч энэ санхүүжилтийг бас хийж байгаа. Тэгэхээр санхүүжилтийн хувьд бол өнөөдөр бид нар зээлийн хөрөнгөөр мэдээж одоо гэр хороолт байгаа асуудлыг одоо төр засаг маань нийслэл маань шийдэхин хүрээнд бол зээлийн хөрөнгө оруулалтаар энэ одоо дэд бүтцийн ажлыг хийж байна. Тэгэхээр дэд бүтцийн ажил маань өнөөдөр бариад маргааш нь бүтчихдэг. Мэдээж бид нар одоо газар доор хот буюу инженерийн дэд бүтцээ бий болгож ирж дараа нь газар дээрх хот буюу одоо барилга байгууламж байшингаа барих тэр дундаа бид нар сургууль цэцэрлэг за ногоон байгууламж гэдэг байгаа. Энэ бүх асуудлаа цогцоор нь шийдэх юм боломжтой. Тэгэхээр манайх санхүүжилтийн хувьд бид нар зээлийн хөрөнгөөр санхүүжиж байгаа. Тэгээд Азийн хөгжлийн банкаар санхүүжиж байгаа учраас зөвхөн зарим тохиолдолд иргэд асуудаг одоо санхүүжилт зогссон юм уу? Төсөл чинь ямар шаттай явж байгаа юм бэ? Тэгэхээр төслийн санхүүжилт бол хэвээ явагдаж байгаа. Дээрээс нь бид нар бол энэ ажлаа бол одоо бидний одоо хийцэн дэд бүтцийн ажлууд бол одоогоор 50 гаруй хувьтай явж байна. Ирэх жил 6 сар гэхэд бол бид нар 2 дэд төвийнхаа одоо энэ сая хэлсэн дэд бүтцийн инженерийн дэд бүтцийн хангамж хүртээмжийг бүх ажлаа бол хийгээд дуусгана. Ер нь бол маш олон төсөл хөтөлбөр за гадны зээл болон нийслэл ер нь улсын төсвөөс гараад хийгдэж байна. Гэсэн хэдий ч үр дүн нь бол бас хараахан ил болохгүй байна. Эсвэл бол ингээд явандаа ажил явж байгаа замхарчаад надад ч юм уу нэг иймэрхүү асуудлууд яригадаад байгаа шүү дээ. Тэгэхээр яг одоо баттай хугацаа бол дараа жилийн 6 сар гэж ойлгож болох уу? Тийм. Яг уу бид нар төсөл дээр яг уу бидний гол одоо тулгарж байгаа бэрхшээл гэж үзэж болно л да. Энэ бол нөгөө газар чөлөөлөлт нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой ажил байгаа. Тэгэхээр яг нь Азийн хөгжлийн банкны газар чөлөөлөлт нүүлгэн шилжүүлэлтийн бодлого бол Монгол улсын бодлогоос бол арай өөр. Одоо газар чөлөөлөлт нүүлгэн шилжүүлэлтэнд өртөж байгаа иргэдтэй бид нар бол одоо газар чөлөөлөлтийн асуудлыг ярьж байгаа. Тэгэхээр үнэлгээ бол арай өндөр тогтдог. Яг зарим иргэд бол үнэхээр сайн дэмжиж байна. Үнэхээр одоо бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлэх бидний үр хүүхдийн цаашдад одоо тийм ээ амьдрах нөхцөлийг сайжруулах ийм сайн төслүүд дэмжиж байна. Зарим иргэд бол бас жоохон эргэлзээтэй эсвэл зарим жоохон одоо үнэлгээгээ нэмэгдүүлэх гэсэн ийм иргэд байна. Тэгэхээр бас энэ ташуунд бол би одоо энэ төслийг одоо дэмжиж ажиллаж байгаа одоо иргэдтэй бол одоо нийслэлийн засаг дарга Батболд энэ зүгээс
одоо бас баярлсан тал басна илэрхийлмээр байна. Иргэд маань өөрсдөө энэ төслийгээ дэмжиж, өөрсдөө энэ төсөлтөд оролцож, ингэж бид нар гэр хорооллынхоо хөгжүүлэх шин зохиц бодлогоо хийнэ. Тэгэхгүй бол одоо иргэд маань дэмжихгүй бол мянга одоо төр засаг маань мөнгө гаргаад энэ төсөл бол хэрэгжихэд хэцүү болно. Тэгэхээр энэ төслийг бас дэмжиж байгаа хүмүүс бас дахин таларснаа илэрхийлмээр байна. За танд баярлалаа. Тэгэхээр энэ удаагийн сэтгүүлчийн цаг хөтөлбөрт маань гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн зохицуулагч Авир мэд оролцлоо. Анхаарлаа хандуулсан үзэгчдэд баярлалаа. Хөтөлбөр үргэлжилж байна.